Тэр та бүхэн үндсэн хуулийн 39-ийн 4 дахь зүйлийг харах юм бол ерөнхий сайдын бүрийн эрх байгаа тийм. Гэхдээ бүрийн эрхээ эдлэхийн тулд эхний өгүүлбэр дээр нь үүргээ эдэлжиж бүрийн эрх нь нэгдэж эдэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын их хурал Монгол Улсын ерөнхийлөгчд танилцуулах үүрэгтэй. Энэ хоёр үүргээ хэрэгжүүлсний дараа эрх нь илүүддэг. За яг энэ бүрийн эрхийн дагуу Монгол Улсын ерөнхий сайд бол бичгийг улсын их хурлд өчигдөр ирүүлсэн, өчигдөр үд дунд ирүүлсэн. За Монгол Улсын их хурл ирүүлсэн одоо саналыг те энэ танилцуулахаар ирүүлсэн танилцуулгыг бол хууль тогтоомж заасан журмын зогоо. За тэр дундаа Монгол Улсын их хурлын тухай хууль, дэгийн тухай заасныхаа дагуу хэлцэх байна. Тэгэхээр өнөөдрийн чуулганы нэг цуврал даанаар бол хэлцэх асуудал байхгүй. Та бүхэн мэдж байгаа Монгол Улсын их хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт улсын их хурлын даргын дэргэд зөвлөл ажилладаг. Даргын дэргэд зөвлөлөөр ээлж бус чуулганаар хилцэх асуудлыг туулдаг. За тэр дундаа 7 хоногор чуулганы 7 хоногор байнгын хороо, дэд хороо, төр хороо, хэн шалах хороогоор ямар асуудал хилцгөө гэдэг тогтдог. Тэгэхээр энэ 7 хоногийн одоо хилцэх асуудлын товд маш тодорхой гарцсан. Үүнийхээ дагуу чуулганы нэг цувралдаа 10 дугаар сарын 2-ны өдөр хуралдаад хөдөө аж ахуйн тухай хууль, хүнсний тухай хуулийг хэлэлцээд тус.